네. 샤사스입니다. 자, 사부스는 없습니다. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр мөрдөх тэгээд ингээд хамтдаа болчихноо. За бид нар ихэнх хичээлдээ ямар асуултаа юу гэж байна? Хичээлээ. За бүгдээрээ хичээлдээ ихтэй орцсноо. За тэгвэл бас нэг хамгийн чухал зүйл маань юу вэ? Бусдыг сонсох. Тийм. Бусдыг сонсох тийм ээ. Багшаагаа болон бусдыгаа сонсноо. Бусдыгаа сонсноо. За тэгвэл бид нэр өөр нэг хамт хийх зүйл маань юу вэ? Ямар нэг хамтран бүтээх хийх буюу банаараа гэсэн үг шүү дээ. За энийг мөрдөж бүгдээрээ хамтдаа энэ хичээлийг бүтээнэ. За наашаа харж. За тэгэхээр багштайгаа хамт бүгдээрээ бичлэг үзнэ. За тэгэхээр бичгийн аюулсан анхааралтай үзэн шүү. За явуулъя. Баялаг дэвшиг хэмжээ нэвтрүүлэг яг одоо донод тань хүмүүс ажиллагаа явуулж байгаа түвшний компаниуд үзэж таахыг хүсэж байна. Түвшний компани 1999 онд хөтлөлт хийхдээ зөвхөнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлж ирсэн. Тэгээд 2003 онд зөвхөнсний үйл ажиллагааны чиглэлээр бас үйл ажиллагаагаа илүү өргөжүүлсэн байна. За яг одоо миний наад зогсож байгаа энэ Грин Бэкери одоо тоот нарийн боомын үйлдвэрлэл Бамбук ангийн загвар нарийн боомын хэрэгцээнээс тодорхой хувийг хангаж ирсэн. За яг одоо Грин Бэкери компани бол 17 нэр төрлийн нарийн боом, за мөн одоо 12 төрлийн тоотоос үйлдвэрлэж Бамбук аймгийн хэрэглэгчдийн халахыг хүлээж байгаа. Ингээд яг Бамбук аймагт шинэ одоо хүлээж шинэ бүтээгдэхүүнээр бас бэлэг барьж байдаг. За Грин Бэкерийн үйл ажиллагааг үзэж хамт одоо хэлбэрээр хэлцгээе. жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа түвшний компаниг саран чимэг гэх хэмжээтэй гэр бүлийн хамт байгуулж ирсэн юм а. 1999 онд хүнсний сүлжээ ажиллаж байгаа тал нарийн боомыг санааг олжээ. Тухайн үед тал нарийн боом ховор ирэлтэх байсан учраас гэртээ дүүгийн хамт тал борцгийг борлуулж хэлсэн байна. Ингээд нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийг хэрэглэж илүү тансагвч билүү судлах хүмүүст олсгорсон байна. Баяр ёслолын үеэр хотоос нэмэлт нэрсээр билүү дугаарлах хүмүүсийг хараад аймагтай шинэ амттай билүү төлөвлөхийг зорчээ. За бүгдээ наашаа харцгаа. Тэгэхээр бид нар сая баялаг бүтээгчид бичлэгийг үзлээ тийм ээ. За тэгэхээр баялаг бүтээгчид гэсэн саяны бичлэгт тулгуурлаад асуудал таамаглаж төвшүүлнэ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хичээлээс таны бодлоор юу вэ? Саяны үзэгдэл бүгд маань эсвэл бодогдсон шүү дээ тийм ээ. За тэгвэл төвшүүлсэн асуудал таамаглаж шийдэх нотлоход та юу хийх вэ гэдгээ ажлын хуудсан дээр үсгэн. За юу гэдэг? За аваач. За нэг минут шүү. За тэгээд магаас
хичээлдээ тохируулаад тийм ээ та нар өнөөдөр ямар асуудлын талаар бид нар үзэх гээд байгаа юм бол гэдэг талаар таамаг төвшүүлсэн. За 1 минут өгөх үү? За тус хичээлүүд зарим хэсгүүдээр оюуны тоглоомоор явагдах учраас хүүхэд болгон дотроо маш хурдтайгаар зэгцэлтэй байна, тийм ээ? За үзлээ тойрогчдээ. За үзлээ тойрч. За саяны хэсгийг өөрөөр хэлбэл одоо Европын баян гишүүдийн хамгааллыг бүгдээрээ сонсон бусд нь анхаарал сонсохоор. За танаас эхлэе. Бидний зэвсэг нийгмийн өөрчлөлт тэгээд үеийн шат гэж бодсон. Тэгээд нотлогоо хичээлийн хүрээнд багшийн заасан зүйлээс барих нотлогоо авч явах гэж бодсон. Тэгээд геймбек бэкрийн одоо таамаглал хийсэн энэ нийгмийн үеийн шатанд өөрийгөө авч явж чадсан юм байна. За Өчигдөр боломжтой асуудал чинь вайдing хийж. Маа сайн байна. Нэг төвш. Ахаа. Чүсаа багшийн гэсэн байр. За. Нарийн бов тоот гихмит амттай хийж хүмүүст амтлаж өргөжүүлэхдээ нэг сэдвийн албаны нийгмийн хувьсгал хүүхдүүдийн санал бодлыг багштайгаа ярилцаж мэдээлэл. Нарийн бов яаж гинэ болсон бэ? Шинийн бүтээг. За. Нэг бодлоо нийгмийн Нэг. Нийгмийн дэвшил үүсгэх хичээл сар За бусад байгууллагаас 12 саналтай өгтөнө. За амт юу гэсэн бэ? За амтын санал сонсон. Өөрөөр хүчээр бий болгосон байгууллага тэгээд баялаг бүтээх шүлмөр гэсэн. Хичээлийн эцэгтэй болсон багшийн сонсон өрсөлдөн үү. Ахаа за тавьж сонсон та. Аль юм шиг. Орон дэвг шин бүтээгдэхүүнүүдээ өөрлөж хэлсэн. Энийг хүмүүс шийдвэрлэхээр тэгээд хичээлийн сэдвээр баялаг бүтээгч бид нар одоо амттай шийдвэр хийх. За бас. За ингээд хүүхдүүд өөрөөр төвшүүлсэн таамаглалыг бодоод одоо хичээлийн сэтгэлд зөв таамаглал төвшүүлж өгөө юм гэдэг үзэн штэ тийм ээ. За цаашаа хүүхдүүдээ. За тэгэхээр энэ бодлогыг багштай хамт одоо маш анхааралтай харж байгаа заяа. За багшийн бодлогыг уншлаа шүү. Орон тайвны гэрээний компани түүх. Тус үйлдвэрлэлийн цех нь 7-5-9 багийн саяын 1, саяын 2, саяын 3 бүтээгдэхүүнээ нийлүүлдэг ба тоот зарим боо хэрэглэгчдэд их таалагддаг. Тус үйлдвэрлэлийн орлого нь 5 сая төгрөг, бусад зарлага нь 208 төгрөгөөр ашиг болно. За тэгэхээр энэ одоо хэдэн төгрөгийн ашигтай вэ? За 2 сая
хэлэх бүрээстэй. Хувийн. За үйлдвэрийн нэр нь юу байсан? За тэгвэл бичих. Ажлын утсан дээр бичих. Бодож байгаа бичиж штэ тий. Сая энийг биччихлээр юуны багтлаа. Тэгээд хамгийн түрүүнд бичиж дууссан баг үзгээ өргөөрэй. Зарлаг дээр бол юу одоо бараг авч байгаа. Тэгээд зарлагын таг өгсөн шүү дээ. Шинэ хэд гэж бодлоо? 200. Аа. Ой, ямар мундаг юм. Бидний онцгой баг дууссан биш үү? За, нандирны баг дууссан байна. За, нандирны багаас хамтаараа нэг хоёр хүүхдийг сонсох хэрэгтэй. За, уучлаарай ороод ээж хараа. Тэгэл саяны ажлын утсан нөхцөлтэй. За, нандирны. Хувийн гэрийн дээр 2 сая, залгын 2 сая 800 болгон 5 сая ашиг 2 сая 200 7 9-р баг сая 1 2 3. Тэгээд эрс хэрэгцээтэй бараан тоох юм байна. За, зөв үстэй. Зөв. Аа, сайн. За, өөр сүхэлтэй гэрээс сонсч тий. За. Маш сайн. За, хоёрын урьж байгаа шин. Үйлдвэрнүүдээр гэрийн бэкер зарлах 2 сая 800, орлого 5 сая, ашиг 2 сая 200, хууль сая 1 сая 2 сая 3, эрхлэлтийн барааны нэр нэрбо. За, сайн. За, маш ахаас юм үстэй. Сайнгийг үйл бид нар ийм үгийг бүснэлтийн бодлогон дээр төвөрч нөглөө штэ тий. Тэгсэн бол одоо бүгдээрээ дүлхөр үгийг тайлбарлана ажлын утсан дээр. Үйлдвэрийн эзэн гэж юу, хөлсний ажилчин гэж юу гэж нэг бодлоо. За тэрийг тайлбарлаа. За тэгээд дараа үргэлжтэй агш та. Үйлдвэрийн эзэн гэж хэм бэ? Хөлсний ажилчин гэж хэм бэ? За өөрөөр За амлыг сонсоо. Бүсний ажилтны болохоор тоогооч, үүсгэгч, жолооч, зэвсэгч, түгээгч гэх мэтчлэн мөн авчиж байгаа хүмүүс. Тэгээд үйлдвэрийн эзэн болохоор үйлдвэрийн зохион байгуулж бүсгэж эзэмшсэн өөрийн нэрийг авсан. За тийм ярьж байна. За бодчихъя. За Бүсний ажилчин нь тоор хийдэг хүн урамшуулсан зүйлийг жолооч, зөөж тэгээд үүсгэж байна. Үйлдвэрийн эзэн цаана хэлдэг үйлдвэрийн зохион байгуулагч. За болох юм. Бүсний ажилтны хөлс авч ажиллаж байгаа хүмүүс. Үйлдвэрийн эзэн ямар хэлж хөлс өгч байна. За болсон. За одоо бүгдээрээ яг уу гэхээр үйлдвэрийн эзэн хөлсний ажилчин гэдгийг таруулж ерөнхийн нэг ойлголттой өөрөө үзэх бодлыг илэрхийлсэн тийм ээ. За энийгээ дотроо барьж байгаа одоо ихэд баримтан дээр ажилладаг хүмүүс үйлдвэрийн ажилчин гэдэг маань ийм хүнийг хэлнэ гэж бодлого гарсан юм заяа. За тэгэхээр сая бид нар тийм ээ. Одоо миний хүмүүс дэвтрээ нэгээд дэвтэр дээр юу гэхээр цааш анхаарч дэвтрээ нээч. Дэвтрээ нээгээд за өнөр нааш анхаарч байгаа. Ерөөсөө бид нар сая тийм ээ ямар үйлдвэрлэлийн тухай үзлээ? Гэрээ. Оо. Ашиг хэдээсээ? Сая. Орлого 5 сая. Зархан 2 сая. Хань ихтэй. Оо мастер. Захтааны эргэлтээр гэсэн юу бодгож ирсэн? Тэрний юу хэрэглэгчд авах гээд ирсэн? Оо мастер. За өөрөөр хэлбэл зааш авах өөрөөр хэлбэл гартицэн гэж ярьдаг
тийм бид нар гартиз тогтолцоо гартизм гэж ярьдаг ухагтгоо маань өөрөө юу гэж тодорхойлогдгүй гэхээр хувийн өмчит тоолсон тулгуурлага үйлдвэрлэл ашиг орлого зарлах хуулиар бүхэлдээ зах зээлийн эрх хэрэгцээгээр тодорхойлогдсон энэ тогтолцоог болгоод гартизм гэж нэрлэдэг байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бидний өнөөдрийн үзэх хичээл юу вэ гэхээр гартизмын үүсэл шинж онцлог. За, энэ гачгаа тавиа самбар хийхэд битүү. Энэ мэдлэгээ бичээд аваад өгтөө. Гартизмын үүсэл шинж онцлог. Гартизмын үүсэл шинж онцлог. За одоо үндсэн хэсэг рүүгээ ороод багш нь эрс сурвалжийг тарааж өчсөн байгаа. За эндээс явбал нэрээ зааш анхаарч ажиллагчдын мэдээг ерөөсөө сонгож авсан баримт гээд өгсөн байгаа. Тийм ээ мэдээлэл гээд өгсөн байгаа. Энээс түүхэн цаг хугацаа аваад ерөөсөө хоёр чухал мэдээллийг сонгож авав. Хоёр чухал мэдээллийг сонгож авав. Бач юм хэвээр уншаад мэдээлэлээс хоёр чухал сэлбийг сонгоод энэ дээр бичгнэ шүү дээ. Бүгдээ одоо бидний ажиллаж байгаа ажлын хугацаа шүү дээ, тийм. Эндээс багш нь ингээ баримт өгсөн байгаа шүү дээ, тийм. Эндээс ерөөсөө хоёр гол өгүүлбэрийг сонгож аваад энэ дээр бичгнэ шүү дээ. Энийг юм заяа. За нотаа мөн. Тийм. Мэдээлэл дээр баримтыг энэ дээр бичгөө. Баримт дээр бичих шүү дээ, тийм. Ерөөсөө маш чухлыг сонгоно. Чухлыг сонгоно.
За болсон. За үзэхэд тавиа. За тэгэхээр бичээд маань тархины шуур бүсэд зарчмаар явагдаж байгаа учраас сайн нэгдүгээр ангид асуудал төвшөлтийг 5 төвшөлтсэй ясмал одоо нандин эрдний багуяа 2 дугаараар энэ баримт их сурвалжтай хэрхэн хүүхдүүд манд өмнөсөн бэ гэдгийг бүгдээрээ хамтдаа анхаарал сонсон заяа. Тэгээд дүгэлдээ дэше бос 2 баг. За ихтэй танаас. За хайрын сонгож ирсэн. За баримтыг сонгосон тийм. За хамшиг. Мэдээлэл сонгосон 13 дугаар зам. Аал саялах чадвартай усан онцлогтойсэн англи гэтлээс ажил төрөө авдаг хэлбэр маань хэрэгтэй байна. Маань өдөр би олсноор хүмүүс өдөр избүүлэлтгүй. Мэдээлэл сонгосон. Бүгд нэг усан 10 хэлбэр англи гэтлээс авдаг хэлбэр бол манай Баталгаач өөрийн бүжээний бүтээгүүдийг нэгэн мастерын мандат байгуулсан. Тэгээд өөрийн үнэлгээ сонгох хүмүүс олон зүйлс үзсэн. За мэдээлэл сонгосон. Асын хамтдаа сонгосон гэсэн маань багт. За тэгээд өөрийн хаалт чинь авах. Идеологич хүмүүс ажиглаж өгчгүй гэхлээр би зөвхөн тийм өчиг хөргөө авчих. За эдгээр хэлэхдээ юу сонгосон байна вэ? За мэдээлэл сонгосон. За тэгээд баяртаас би сонгосон гэж яг хөтөд байна. За энэ үед ихтэй зарим нэг хүмүүс Үүсвэрийн ашиг олсон. За өөртөө ашиг олсон мэдсэн гэж үзэж штэ тийм ээ. За сайн байна. За Католицизмын үг нь болохоор католицизм гэсэн нэг өмжиж байгаа нэмүүд өмжиж байгаагаас нэмүүд яг л баримт хүмүүсийн шийдвэр ихээр явуулж хэмжээг ялсан.
Тэгээд 15 дугаар мэдээсэн болохоор 15 дугаар дунд өсвөр хамтдаар алкийг нээж физм явуулж. Яг худалдаачид нэг том газар байгуулж ихээр мөнгө олгосон. Тэгээд 16 дугаар дунд болохоор англи физмийг мануфактурууд байгуулж. Тэгээд тэгэхээр мануфактурууд ажилтаа төлөв хурдан хийдэг гэсэн. сайн байна. За баярлалаа. За одоо яг л гээд сайн дээр тийм ээ ерөөсөө 16 дугаар зууны үед Англи юу үлсээ? Мануфактур үүсгэн гэж байгаа шүү дээ. Мануфактур үүсэлтэй холбогдолтой тийм дээ. Мануфактур буюу үүсэлтэй холбогдолтой одоо багш нь таавдээ хүүхдүүдтэй яг үйлдвэрлэл яаж мануфактурын үйлдвэрлэл маань яаж хүссэн бэ те? Нийгмийн үйлдвэрлэлээс аж үйлдвэр гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ? Бид нар сайн тарих болсон уу? Ямар улсад үүссэн? Гэвчтэй. A series of events occurred over 200 years ago that brought about huge changes in the way that people lived. That was the time when fast, power-driven machines started to do work that up until that time had only been done by human hands. It was when the first big factories were built to house workers and the machines they operated. It was when the production of manufactured goods increased dramatically. When the lives of human beings first started to be regulated by clocks and factory bells. It was also when world populations declined as people headed to factories to find steady work. When cities rapidly grew and when pollution of the environment began to occur on a massive scale. Taken together. За, саяны зүйлийг үзээд таас юу юмсчихсэн юм Хүмүүс гараагаар биш хүмүүс гараагаар биш мануфактур үүсээд байгаа жишээс гарч ирж шүү дээ, тийм ээ. За бид нар тэгвэл социалист, капиталист нийгмийн тухайд маш их зүйлийг ярьлаа шүү дээ, тийм ээ. Капиталист нийгмийн тухайд. За яг эндээс хүүхдүүд маань капиталист нийгэм гэдгийг яг юу гэж ойлгож байна? Капиталист болчихсон. За ажилчин түүнээс бүтцийг капиталист болчихсон. За тэгвэл капиталист тогтолцоог сая ингэж тэр анх юунаас үүссэн байх нь бид Америкт Кристофер Колумбнаас үүссэн шүү. Энэ бичлэгтэй та нар юу гэж бодсон? Хүмүүс нэг зүйлийг хэмжээгээр үлдэх. Өнгөрчөж гисэн тийм ээ. Өөрөө бичлэгээс юу харагдсан? Ядагсаа. Манай Хүмүүс энэ зүйлийг нээж За капиталист тогтолцоо ерөнхийдөө юм байна. За тэгвэл одоо социалист тогтолцоо юу? Тийм ээ. Социализм капиталистаас юугаар ялгаатай бол за миний хувьд одоо энэ бичлэгийг аюулсан анхааралтай харах шүү. За үзье шүү. За
ажлынхаа үйлсийг бүтгэж юу болох вэ гэхээр тийм ээ социалист болон артист тогтцооны тийм ээ одоо ялгаатай болно. Энэ хоёр тогтцооны тийм ээ ялгаатай болоод төсөөлөл талыг одоо харьцуулж бичгэнэ шүү дээ. Тийм ээ юугаар ялгаатай нэг юугаар ялгаатай байгаа юм. За хотой. Өндөр хотой. За нэг минут болоо. За би яриад ажиллаа. За хүүхдүүд маань ерөнхийдөө ажлын утснаар бодож бичсэн байна. Нааш хаач. За тэгвэл артист тогтцоо маань юунаас бүрдчихсэн гэж үзэх хэрэгтэй. За хувийн өмчөө. За тэгвэл саяны бинтэрийн үзтэй тийм ээ. Социалист тогтцоотой бичсэн дээр ямар өмчийг ухаарсан. Ямар юм бэ? За тэгвэл яхаатай ямар өмчүүд гарч ирв? Хувийн өмч. Одоо артист тогтцоо За тэгвэл артист тогтцоо өшөөнөө зүүн гарч ирсэн зүйл маань юу вэ? За аав үүсгэн бол манайхтай үүсгэсэн бол гар үлдээтэй байсан. Тэгээд үүсгэсэн. Тэгвэл энэ хөгжлийн явц социалистээр гар үлдээ юу гэж багсан бэ? Йоо. Техниктэй хүмүүс Үүлдээ гарч ирж байгаа үү те? Үүлдээ гарч ирж байгаа ч үгүй дээ. Үүлдээ гарч ирсэн шүү дээ. Агаад ирж байгаа харагдсан уу энэ? Харагдаагүй ч дээ. Агаад ирсэн байсан уу? Яагаад ч тийм шүү дээ. Хүмүүс юу үлдээхэд байсан? Нэхмэд үлдүүлээд хэм сүлжүүлээд байсан тийм ээ. За тэгвэл нэг тогтцоон дээр тэр гэрээбэтрээс гарч ирсэн шүү дээ. Баялаг тэгштэй гарсан дээ. Ажилчтай яасан гэсэн юм? Уур чадвараар сонгодог байсан тийм ээ. За
тэгвэл энэ ажлын урдаа ажлын урд одоо тэгвэл ажлын урд өөр юм шиг нэрж болох уу? Ажлын урд чи үүсэж чадахгүй. Маа чадвал Чүлсээ шуусаа. чадвал чадвал гэж үзэж байна те. За Яг хоёулаа хүний ханаш тийм ээ. За наашаа харж байгаа. За тэгэхээр өнөөдөр бид нэр гартизмын үүсэл онцлог шинж онцлог гэдэг хичээлийг үзлээ тийм ээ. За та нар яг юуг ойлгосон бэ? За тэгэхээр өнөөдрийн хичээл амжилттай оролцсон нэг хүүхдүүдэд баярлалаа өгье. За